Сайн байцгаана уу үзэг сонсогчдоо. Тархины алаас подкаст маань дараагийн дугаараараа та бүхэнтэй уулзаад бэлэн болсон байна. Тэгээ өнөөдөр бид 8 цаг унтсан ч гэсэндээ амраагүй мэдрэмжтэй заримдаа магадгүй шөнө 2 цаг унтсан хэрнээ сэргэлэн цавуу байгаад идэг. Тэгээд энэхүү шалтгааны талаар ярилцгаар сэтгэл зүй, сэтгэл засалч мандах ихчигээ урьж орцуулж байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр саяны нөгөө өмнө нь одоо дурдсан зүйлээс хоёлаа яриад эхлэв л да. Заримдаа нэрнгээсээ ингээд 2 цаг унтсан хэрнээ маргааш нь бүр сэргэлэн цаваа ингээд бүгдийг амжуулаад явцдаг. Заримдаа бүр 8-9 цаг унтсан хэрнээ ингээд амрахгүй байгаад байдаг. Тэгэхээр яг ухтаа ингээд чанартай нойр гэдэг нь яг юу вэ гэдэг талаар та манай үзэг сонсогчид тайлбарлаад өгнө үү? Чанартай нойр гэдэг бол ер нь гүн нойрны цаг урт байхыг хэлээд байгаа юм. Шөнийн цагаар насан турсан хүн бол хоногтоо 7-8 цагийн хугацаанд 4 цаг нь гүн нойроор ундах юм бол чанартай нойр авсан байна гэж үздэг. Хүмүүс маань мадахта шөндөөл хангалттай цагаар унтчихлээвэл тэгэл унтсан гэж боддог шүү дээ. Тэгтэл шөндөө бид нэр 4 янзын нойрны хэмнэл солигдож унтдаг. Хамгийн ихний үед бол зөөрмөглөх үе, тэгээ жинхэнэ нойр, хамгийн хэрэгтэй нойр бол deep sleep буюу гүн нойр гэж байдаг. Энэ гүн нойрны үед бидний тархи, зүрх, бие махбод маань дээд зэрэглэлээр сайн амраад хамааг энерги эрч хүчээ нөөцөлж үйлдвэрлэж авдаг ийм чухал хугацаа байдаг. Тэгэхээр чанартай нойр гэдэг бол deep sleep буюу гүн нойр сайтай нойрыг хэлэх нэ. Миний нойр ер нь чанартай байна уу? Эсвэл онцгүй байна уу гэдгийг мэдхий тулд өглөө босоод амарсан сэргэлэн цаваа мэдрэмжтэй байна уу? Эсвэл олон цаг унтсан мөртлөө амраагүй байна уу гэдгийг харж болох юм аа. Тэгэхээр одоо нөгөө гүн нойроо бид хэмжих боломжтой юу? Гүн нойрыг хэмжих боломжтой. Гүн нойрыг хэмжихийн тулд энгийн байдлаар л өглөө босоод ер нь амарсан байна уугүй гэдгийг хувь хүн өөрөө хачиглаж болно. За дараагийн хэмжих боломжтой энгийн төхөөрөмж бол одоо бидний амьдралд хэрэглэгддэг юм смарт цаг байдаг шүү дээ. Ухаалаг цагаар бас нойрны тэр deep sleep-ийн цагийг гаргаж болно. Дараагийн одоо яг нарийн эмчнэрийн хийдэг шинжилгээ бол нойрны бичлэг гэдэг. Бичлэгээр яг гүн нойр хідэн цаг унтсан, хөнгөн нойр хідэн цаг байна, зүүдэн нойр хідэн цаг байна гэдг нь цаг минутаараа тодорхой гараад ирэх боломжтой байдаг. Тэгэхээр биднэрт бол яг чанартай нойроо хэр авч ийн үгүй юу гэдгийг үзэх боломжууд байгаад байдаг байхan. Тэгэхээр нөгөө урьдчил асуулт болгоод би бас хүмүүст ингээд нойрны талаар ямар буруу ойлголт байдаг болоо гэдгийг нөгөө та одоо хүмүүстэй ажиллаж байгаа хугацаанд юу ингээд анзаарсан бэ тэр тал дээр. Нойрны тал дээрх нэгдүгээр буруу ойлголт бол тэр чанартай нойр, чанаргүй нойр гэдгийг ер нь ялахгүй байгаа анзаарагддаг. Шөнө унтсан л бол унтсан. Тэр нойр хангалттай сайн чанартай байсан уугүй юу тэр ус юм биш. Шүнжэнгөө зүйдтэй, олон дахин сэрдэг, хажуугийн дуу чимээг чагнаж мэдэрч унтдаг. Мөртлөө би олон цаг унтдаг. Нойрны асуудалгүй штэ гэж хүмүүс нэлээдгүй ханддаг. Тэ шөндөө хэр унтдаггүй гэхээр би сайн унтдаг. Тэгсэн мөртлөө яг нойрны чанарыг тодруулаад асуухаар чанаргүй нойроор унтдаг байдаг. Дээрэс нь нойр гэдэг зүйл бол залуучуудын хувьд нэг тийм анхаарлын төвд байдаггүй юм шиг санагддаг. Одоо 10 хэдтэй 30 хүртэлх насны эдэр залуу насндаа явж байгаа залуучуудын хувьд нэг шөнө, 2 шөнө магадгүй нэлээд сарын хугацаанд оройтож унтах нь тийм асуудал биш. Шөнийн 1-2 цаг гээд унтаад өглөө босгоод залуучуудын хувьд ядрахгүй шүү дээ. Тэгэхээр нойр бол тийм хэрэгтэй зүйл биш гэдэг ойлголт бас ажиглагддаг. Тэгтэл хүн 25 нас хүртлээр шөнө унтаж байгаа үедээ л тэр өсөлтийн даавар буюу growth factor нь бидний тархинд хамгийн идэвхтэй ялгараад 25 хүртэлх насны залуучуудын маань тархин хөгждөг. Өөрөөр хэлбэл оюуны чадвар илүү өндөр болно, тархины хэмжээ эзэлхэн томрон, бие махбод маань өсөж өндөр болдог байх нь. Тэгэхээр нойр гэдэг зүйлийн тэр эрүүл мэндэд хэрхэн ач холбогдолтой талаар мэдлэг хом санагддаг. 1-2 шөнө онцгүй унтсан байсан ч энэ маань одоо асуудал биш юм шиг санагддаг. Эдгээр асуудлууд ер нь үзүүлж байгаа хүмүүсээс анзаарэгддэг. Байдгал зүйл шүү дээ. Тийм, байдгал зүйл шүү дээ. Нойр нэг тийм чухал юм уу?
гэж хүмүүс ер нь асуудаг та хөвчлэн залуучууд. Тэнийг ингээд залуучууд гэд яриад ирэнгүүт одоо насны хүмүүс бас ингээд санаанд орж байгаа байхгүй юу? Зарим нь одоо хөгшин настай хүмүүст бол ихэнхдээ нөгөө нойр нь багасчдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ одоо наснаас хамаарат одоо магадгүй хөгшин настай хүн тэдэн цаг ингээд унтах юм бол энэ бол чанартай нойроо гэсэн зүйл одоо ялгаатай зүйл байдгүй эсвэл зөвхөн бүх насныханд адилхан нөө энэ талыг. Насны ангиллал дээр нойрны хэвийн цаг бол өөр байдаг. Хамгийн их нойрны хэрэгцээтэй хүмүүс л нэрээ хүүхдүүд. Хоногт бол 17-аас 18 цагийг унтаж өнгөрөх хэрэгтэй. Тэгжээж унтж байгаа үед нь бие махбодын тархины хөгжил нь илүү идэвхтэй явагдчихэдэг. Дараагийн нойрны хэрэгцээ ихтэй хүмүүс маань өсвөр насны хүүхдүүд. 10 эдтэй хүүхдүүд маань хоногт 10-аас 12 цагийн хооронд унтах нь тэдний тархины хөгжил, бие махбодын хөгжилд бас эргээр нөлөөлдөг. За 25-аас 55 насны хүмүүсийн хооронд бол дунджаар 7-оос 8 цаг шөнийн хугацаанд унтах нь хэвэн гэж үздэг. 55 наснаас эхлүүлээд хүний тархинаас нойрны даавар буюу мелатонин гэдэг дааврын ялгаралт физиологийн үйл ажиллагаанаас болж буурдаг. Хүн болгонд буурдаг гэсэн үг. Тэгэхээр 55 наснаас дээш насны хүмүүсийн хувьд нойрны дааврын бууралттай холбоотойгоор хоногтоо 6-аас 7 цаг унтчих яах нь бол хэвийн нойр гэж үздэг. Тэгэхээр одоо заавал хөгшин настай хүнийг 8 цаг унтуулах гэдэг ингээд шахаадах шаардлагагүй. Болох нь энэ бас нөгөө бидний бие физиологийн өөрчлөлтүүдээс ингээд нөлөөлөдөг. Тэгэхээр одоо сүүлийн жилүүдэд угаасаа ингээд нойрны чанартай холбоотойгоор сошиал ертөнцид тэр маш их ингээд одоо яригдж эхэлж байгаа. За тэгэнгүүт одоо нөгөө өргөн хүрээндээ бидний нөгөө амьдралын механизмд ингээд нөлөөлөд байгаа шүү дээ. Сайн унтаагүйгээс болоод нөгөө талдаа нөгөө орчин үеийн амьдрал маань бидний зайлшгүй ингээд нөгөө маш их ачаалттай байх нөхцлүүд ингээд гаргаад ирж байгаа. Тэгэхээр нойр бидний өдөр тутмын амьдрал нөлөөлөд байгаа тэр механизм нь одоо яаж явагддаг вэ? Та энэ тал дээр. Нойр бол ер нь өнөөдөр ямар зан ааштай байх уу, сэтгэл санаа хэр байх уу, хэр ирч хүчтэй, хэр ажлын бүтээмжтэй, амжилттай байх уу гэдгийг ер нь шийддэг зүйл шүү дээ. Өнөөдөр хинбэ байх вэ гэдэг маань өнгөрсөн шөнийн нойроос хамаардаг. За түрүүн хэлсэнчлэн тэр шөнийн 22 цагаас тэг 2 цагийн хооронд гүн нойрны цаг гэж ярьдаг. Энэ хугацаанд л хүн ихэнх одоо гүн нойроо авдаг. 22-оос тэг 2 цагийн хооронд бидний дархлаа идэвхждэг. Тэр дундаа хавдрын эсийг очиж залхигдаг. Одоо хавдрын эс устгадаг, эсийн идэвхжил ихсэн. Дээрээс нь зүрх судас маань хамгийн их цохилт багтай амардаг үеиг нь. Шөнийн 22 цагаас тэг 2 цагийн хооронд сайн унтахгүй байх юм бол зүрх судасны эмгэгт өртөх магадлал 21%-аар нэмэгддэг бол сэргээрээ энэ 4 цагийн хугацаанд гүн унтдаг хүмүүс маань зүрхний ямар нэгэн өвчин эмгэгт өртөх магадлал багасдаг. За яагаад тэгэхээр хүний зүрх бол одоо ээжийн эзэнд бид нэр бүрэлдснээс амьдрал дуустал огт амралтгүйгээр ажилдаг эрхтэн гэж үздэг. Тэгэхээр тэр deep sleep-ийн үед л зүрхийн амрах боломж биднэрт гарч ирнэ. За дээрэс нь 25 хүртэлх насны хүүхдүүд тэрнээс дээшх насны хүмүүст ч гэсэн шөнийн 22 цагаас тэг 2 цагийн хооронд өсөлтийн даавар ялгардаг. Тэр өсөлтийн дааврын тусламжтайгаар өдрийн турш гинцэн бие махбодын нийтлэсүүд нь нүхэн түлждэг. Тэгэхээр нүхэн түлжилтөө сайн явуулъя. Эрүүл залуу байдлаа олон жил хадгалъя гэх юм бол тэр 22-оос тэг 2 цагийн хооронд унтаж амрах хэрэгтэй юм байна. Мөн маргаашийн энерги гэрч хүчийг тархи маань өөрөө эрчим хүчээ энерги үйлдвэрлээ тархин өөртөө нүцэлдэг. Тэгэхээр маргааш ядарх уу эсвэл сэргэлэн цаваа эрч хүчтэй ажиллаа хамжуулах уу гэдэг маань тэр тэг 2 цаг хүртлийн нойр шийдэж өгдөг. За үүний дараа зүүдэн нойр гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Үүрээр зүүдлээ. Яг л одоо сэрхийн алдад зүүдлээ гэж ярьдаг. Хүн болгон шүн зүүдэлдэг. Зүүдлэх ёстой. Тэр зүүдлэж байх үедээ хүний тархинд серотонин гэдэг аз жаргалын даавар, дээрэс нь GABA гэдэг хүний сэтгэлийг тайван, стресс төсвөртэй байлгадаг хоёр төрлийн бодис хамгийн эрчимтэй ялгардаг үе. Тэгэхээр өглөө бослоо үүрээр сайн унтсан байх юм бол аз жаргалтай, өөртөө ихтэй,
амьдралын жижиг сажиг зүйлээс таашаал мэдрэх нь амьдралын бас стрессүүдэд төсвөртэй тайван тогтун байдлаа тухайн өдөртөө хадгалах юм. Тэгэхээр ерөөсөө сэтгэл зүйн доктортой байдал ажлын бүтээмж, эрч хүч, энерги, бие махбодын эрүүл мэнд, залуу байдал гэд бүхий л зүйл дээр нойр гэдэг зүйл бол гол одоо нөхөн сэргийгч юм аа. Тэгэхээр ерөөсөө л нөгөө нэг бидний ямар ааш авир гарах уу, тэгээ ажил маань хэрүүр дүнтэй байх уу гэдэгт мэдээж хэрэгнээр асар чухал өөрөгтэй талаар ярьлаа. За тэгсэн чинь заримдаа хүмүүс ингэдэг ч нөгөө унтаж чадахгүй байна. Маш их стресстэй байгаа учраас унтаж чадахгүй байна гэдэг. Гэхдээ нөгөө талдаа бас нөгөө чанартай нар аваагүйсээ үүдээд стресстэй байх нөхцөл нэг юм хоорондоо холбоотой нэг хэсэг байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тийм нэг юм стрессээс болоод би нойргуудад байгаа мó эсвэл нойр муутай байгаа болохоор нэг стресстэй байна уу гэд нэг юм энэ механизм нэг цикл ингээ ямар хумралтай байдаг вэ хоорондоо. Ер нь нойргуудлын шалтгааныг нийтдээ 100% гэж үзэх юм бол 60-70% нь стрессийн шалтгаантай нойргуудал байдаг. Стресс гэд шалтгаантай гэхээр одоо гэр бүлийн асуудлаас болоод ажлын ачаалал, ажлын одоо байрны таагүй мэдрэмж, замын төгсрөл гэл ер нь гаднаас авч байгаа энэ таагүй мэдрэмжүүдээс болоод нойргуудлын бараг ихэнх хувь нь шалтгаалж үүсдэг. Тэгэхээр яг стрессээс болоод нойргуудал өсөж болно. Нойргуудад шүн сайн унтаагүй хүн ч гэсэн стрессийн давар цэсэнд 40%-аар илүү босоод ирдэг. Тэгэхээр ер нь аль нь анхдагч вэ? Аль нь одоо үүсгэгч гол шалтгаан бэ гэдгийг илрүүлэхийн тулд сэтгэл зүйчдэр юм уу эсвэл сэтгцэн эмчдэр тухайн хүн маань үзүүлэх хэрэгтэй гэдэг. Нөгөө хүнээсээ одоо эмч маань асуумжаар тодруулж ахад ер нь эхлээд сэтгэл санаа хямраад таагүй байдал мэдрээд тэгээ дараагаас нь унтахаа болсон юм уу? Эсвэл сэтгэл санаа сайхан байж агаад тэгээ гинтэл унтахаа болсон. Тэгээ унтахаа болоод хэсэг хугацааны дараа стресстэй болсон юм уу гэдг нь эмчийн үзэлгээр ер нь тодорхой болдог. Тэр гол нь яагаад стресстэй байгааг унтдаггүй гэхээр бидний тархинд байгаа бас бие махбодод байгаа хоёр төрлийн даавраас л болж байгаа. Кортизол буюу стрессийн даавар, мелатонин буюу шөнө унтуулдаг даавар. Бидний унтаа сэрүүн байдлын процессыг зохицуулж идэг. Өглөө босгоор бидний бөөрийн дээд булчирхаанаас цуснд кортизол гэдэг одоо биеийг сэргээдэг, тархийг сэргээдэг даавар ялгардаг. Тэр кортизол гэдэг даавар маань одоо биднийг өдрийн туршийн эрч хүчтэй, энергитэй, сэргэлэн цаваа байлгаж байгаа. Тэгээ кортизол гэдэг даавар маань оройн цагаар харвай бүрий болохын алдад ялгаралт нь бие махбодод буураад эсэргээр оройны 21 цагаас эхлүүлээд унтуулдаг, тайвшруулдаг мелатонин гэдэг даавар ялгардаг. Тэгэхээр орой унтахад бол мелатонин өндөр түвшинд кортизол гэдэг сэргээдэг даавар бол бага түвшинд байх хэрэгтэй байна л да. Тэгтэл кортизол буюу нөгөө стрессийн даавар маань унтахын алдад мелатонинтойгоо дүйсэн эсвэл мелатониноос илүү их байгаа тохиолдолд унтмаар байвч тархи идэвхтэй аншлаад таагүй бодлууд эргэлдээд бодол удирдахгүй тэгээд нойр холждог байх. Тэгэхээр энэ үед бол хүмүүсийн маань бас гаргадаг алдаа бол мелатонин нэмж удаг. Эсвэл албан хүчээр унтуулдаг нойр нэмүүдэг. Гол одоо тэр нойргол үүсгэж байгаа шалтгаан бол кортизол юм шүү дээ. Стрессийн даавар. Тэр кортизол буюу стрессийн дааврыг бууруулж иж бидний нойр хэвийн болдог байна. Тэгэхээр одоо энэ мелатонин, кортизол хоёулаа адилхан түвшинд хүрээд ирлээ. Энэ үед тэгвэл бид нэр оройн цагаар кортизолыг бууруулахын тулд юу яах ёстой вэ? Кортизол буюу тэр стрессийн даавар бол ихэвчлэн гутрал, түгшилт, таагүй мэдрэмжүүдээс үүсдэг. Тэр сэтгэлийн таагүй, тухгүй мэдрэмжүүд маань бидний боддог бодлуудаас үүсдэг. Тэгэхээр аль болохоор унтахын алдад таагүй бодол бодохгүй, бодолтой анхаарлаа хандуулахгүй, харин тэр анхаарлаа өөр сэтгэлийг тайвшруулах, сайхан болгох зүйл рүү төвлөрүүлэх юм бол кортизолын түвшин богино хугацаанд буурах боломжтой байдаг. За кортизолын түвшин бууруулахын тулд анхаарлаа хэдүүлээ юм сонсож болно. Одоо янз бүрийн таатай мэдрэмж төрүүлдэг зохиол эсвэл янз бүрийн подкаст сонсож болно. Зурагтаар юм үзэж болно, ном уншиж болно. Анхаарлыг ямар нэг байдлаар л өөр тийшээ шилжүүлэх нь. За ингээ анхаарлаа шилжүүлж
чадахгүй байх юм бол дараагийн бас кортизол булгадаг. Биднээс их энерги ирж хүч зарцуулдаг арга бол амьсгалын дасгал. Ихэнх хүмүүс бол ер нь йог, бясалгал, тэгэл сэтгэл зүйчнэр, сэтгцэн эмчнэр амьсгалын дасгал их заадаг, ярьдаг шүү дээ. Гэхдээ хүмүүс маань ингийн юм шиг санагдаад заалгасан ч гэсэн хийхгүй тохиолдлууд нэлээдгүй ажиглагддаг. Амьсгалын дасгал бол сууж байсан ч, хөвтөж байсан ч нэг нүдэн ханаад 10-аас 15 удаа хийхдээ бидний цэсэнд дах кортизолын түвшинг буулгаад амгалан 50 мэдрэмжтэй болгох үр нөлөөтэй байдаг. За их ирч хүчтэй байх юм бол кортизолын түвшинг буулгадаг зүйл бол сунгалтын дасгал байдаг. Унтахын алдад хөлс гарахгүйгээр тайвшруулдаг удаан хөдөлгөөнтэй дасгалыг хийх юм бол бидний цэсэнд дах кортизолын түвшинг буурдаг. Ер нь бол булчингаас бол чиглэл өөр дасгал хийж болно. Эсвэл амьсгалын дасгал хийж болно. Бас анхаарал өөр тийш шилжүүлэхээр юм үзэх, сонсох зэрэгээр ботлоос өөрийгөө сатааруулах хэрэгтэй. Тэгэхээр кортизолыг ингээ бууруулчлаа. Тэгсэн чинь нөгөө талдаа мелатонин маань хэрвээ нэг ялгархгүй байвал тэрийг ялгаруулах хэрэгтэй гэдэг нэг юм яваад бид нэр уугаад байна шүү дээ. Тэгэхээр одоо та сэтгцэн эмч хүнийхээ хувьд мелатонин, нойрны юм тал дээр мэдээж хэрэг ингээд нөгөө шаардлагатай нөхөрлөлд ингээд зөвлөдөг баг. Тэгэхээр эдгээрийг уух одоо хор уршиг нь юу байдیں, ямар үеүүдэд зайлшгүй хэрэглэх шаардлага бас гарч ирдэг үү? Мелатонин гэдэг бол одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу саплемент гэдэг ангиллалд орж явна. Нийтэд нь эм бэлтгэл гэж ярьдаг шүү дээ. Өвчин эмчилдэг эм, тэгээ витаминууд, саплемент буюу хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд гэж 3 ангилж болно. Тэгэхээр мелатонин бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүндээ ордог. Ямар нэгэн өвчин эмчилэхгүй, витамин биш. Ер нь мелатонин гэдэг дааврыг л гаднаас дааврын бэлтгэл ууж яана л гэсэн үг. Яг стандартаараа 55 наснаас доош хүмүүс мелатониныг удаан хугацаагаар гаднаасаа нэмэлтээр уухыг зөвшөөрдөггүй. Яагаад тэгэхээр бэлэн тархинд мелатонин ялгарч байгаа. Тэгтэл нэмэлт мелатонин бэлэн уугаадахаар тархины маань боргоцоо бие мелатонин ялгаруулахаа багасгачдаг байна. Харин залхуурчдаг гэсэн. Харин 55-аас дээш наснд угаасаа мелатонины ялгаралт буурдаг болохоор тэр үедээ удаан хугацаагаар доктортой хэмжээний завраар мелатониныг тохирох тунгаар хэрэглэж болно. За мелатонин бол нойрны эмэнд орохгүй байна. За дараагийн сонголт бол нойрны эм бэлтгэлүүд гэж ярьдаг шүү дээ. Нойрны эм гэж ярьдаг. Тэр нойрны эм нь бас дотроо 3-4 бүлэг байгаа. Шууд нойрны эм рүү ордоггүй. Эхлээд бол тэр кортизол булгадаг эмнүүд гэж байдаг. Стрессийн түвшин өндөртэй, архаг стресстэй, цэсэнд кортизолын түвшин өндөрөөс болоод унтаж чадахгүй байгаа. Амьсгалын дасгал хийгээд ч кортизолын түвшин буурахгүй байгаа тохиолдолд кортизолыг эмийн тусламжтайгаар буулгаж болно. Тэгээ кортизол буурлаа, өөрхөн мелатонины тусламжтай унтчихдаг. Ийм эм бэлтгэлүүд ихний ээлжинд хэрэглэж үзнэ. За дараагийн шатны эмнүүд бол сэтгэл, гутрал, түгшилтийн эсрэг үйлчилгээтэй тайвшруулдаг эм бэлтгэлийг бас нойр сайжруулах, унтуулах зорилгоор хэрэгэлдэг. Тэгээ эдгээр эм хөнгөн чанарын эмнүүдэд тухайн ом маань нөлөөлөхгүй унтахгүй байх юм бол дараа нь жинхэнэ нойрны эмнүүд рүү шилждэг. Тэгээд тэр жинхэнэ нойрны эмнүүд бол ер нь харьцангуй тасал дондолт үүсгэхгүй. Тасал дондолт үүсгдэг эмнүүд бол бензодиазепамын уламжлалын эмнүүд буюу хүмүүсийн мэддэг ситоксины бүлгийн эмнүүд удаан хугацаанд хэмжээний зааваргүй уух юм бол хамаарал үүсгэждэг. Түүнээс ишүүл жинхэнэ нойр хүрэгдэг эмнүүдээс бол хэдэн сар жил уусан ч тасал дондолт гэдэг зүйл үүсдэггүй. Мелатониныг одоо нөгөө эмээр нэмэгдүүлээд байгаа нь одоо ямар байдгүй, ямар механизм ингээ явагддгүү гэдгийг сая тайлбарлалаа шүү дээ. Тэгснээ одоо ер нь нөгөө стрессээс үүдэлтэй нойргууд л магадгүй ямар нэгэн шалтгаанаас үүдээд нойргуудцсан гэдэг юм нэг гарын нөгөө ар одоо өвөр шиг нэг юм одоо хамаарал биднэрт байдаг бахан. Гэтэ ингээд энийг сонсож байхад бид нар ямар нэгэн байдлаар нөгөө яагаад унтахгүй байгаа вэ, унтсан ч яагаад амархгүй байгаа гэдэг шалтгаанаа олох хэрэгтэй болж таарж байгаа хгүй зайлшгүй. Тэгэхээр энэ рүү одоо би ингээд чиглээд өөрийгөө ухлаа гэхэд юу анхаарах хэрэгтэй вэ? Магадгүй ханаас тусламж ирэх үү гэдэг тал дээр. Ер нь яагаад нойрготчоо гэдгээ хайж олъё гэх юм бол би хизээнээс
эхлээд нойргоцсон юм бэ гэдгээ өөрөө дотроо бодох хэрэгтэй байх юм л дээ. За одоо хэдэн сарын өмнөөс нойргуудад эхэлв үү? Хэдэн жил болцсон юм уу? Хэд орчим наснаас эхлүүлээд нойр хямарч эхэлсэн юм бэ гэдгээ хайгаад үз. Тэр үед миний амьдрал, хичээл, ном, ажил, төрөл хэр таатай, тааламжтай байлаа. Миний сэтгэл санаа хэр байлаа. Тэр нойргуудаж эхлэхээс өмнө сэтгэл хямраасан таагүй тавгүй үйл явдал дурсамжууд байна уу? Эсвэл нойрны дэглэм алдагдсан, шөнө оройн цагаар ажил төрөл хийдэг байсан юм уу? Тэр нойргуудлын одоо сэтгэл зүйн болон амьдралын буруу хэм маягийн шалтгаануудаа хайгаад бодоод үзэх хэрэгтэй. Ингээд ухаад бодоод үзэхээр эхлээд нойргуудчихв. Эсвэл амьдралын хэм маяг, сэтгэл санааны байдал өөрчлөгдсөнөөс болоод дараа нь нойргуудсан юм уу гэдг нь тодорхой болоод ирдэг. Тэгээд өөрийнхөө нойргуудлын шалтгааныг мэдсэн байгаа тохиолдолд үнэхээр нойргуудл үүссэн байгаа бол сэтгцэн эмчид санаа зовх зөвлөгөөгөр хандах хэрэгтэй. Хүмүүсийн маань дундаас сэтгцэн эмч гэхээр сэтгцийн өөрчлөлттэй хүмүүсийг л үздэг гэж боддог. Тэгтэл одоо сэтгцийн өөрчлөлттэй хүмүүсээс гадна сэтгцэн эмч нар маань архаг нойргуудал, архаг мэдрэлийн ядаргаа, гутрал, түгшилт, OCD, хүмүүсийн дунд яригддаг бас panic attack гэх энэ сэтгэл зүйн хямралуудыг маань оншилдог, эмчилдэг, зөвлөгөө өгдөг ийм хүмүүс байдаг. Аль болохоор нойргуудл удаагүй байгаа дээр нь эмчид хандах юм бол бас л богинохон хугацаанд хөнгөн төрлийн эмчилгээгээр нойр хэвийн болох бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр би яг нойргуудалд орсон гэдгийг ямар одоо нөхцлүүдээр тань мэдэх боломжтой вэ? Хүм нойргуудалд орсон үгүйгээ мэдхийн тулд нэгдүгürt хамгийн чухал нь хугацаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаар, мөн Монголын одоо стандартаар 1 сар ба түүнээс дээш хугацаагаар өдөр болгон таны нойр чанаргүй эсвэл шүндээ унтаж чаддгүй богино цаг унтдаг байвал сараас дээш нойрны хямралыг нойргуудал гэж үздэг. Хүний одоо ажил төрөл амьдралаас болоод 1-2 өдөр эсвэл магадгүй 7-8 өдөр ч юм уу нойр хямрах үе хүнд тохиолдож болно. Энэ болгоныг одоо нойргуудах өвчтөй болчлоо. Нойргуудлаа засъя гэж бодох шаардлагагүй. Нойрны хямрал маань бүтэн сар үргэлжилж ойш тавигддаг. За 3-аас 6 сар үргэлжилсэн байвал нойргуудал 6 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн байвал архаг нойргуудал гэж үздэг. Тэгэхээр архаг гэдэг үг одоо онш сонсоход бол богинохон хугацаа байгаа. 6 сар л нойр хямарсан бол тэгэл архаг нойргуудал гэдэг одоо онш тавигддаг байна. Тэгэхээр нойргуудал болон архаг нойргуудалд орсон бол зайшгүй мэрэгжлийн тусламж авах шаардлагатай. Тэгсэн чинь заримдаа нөгөө ажлын ачааллаас шалтгаалаад бид нэр 1-7 хоног ч юм уу нойр угаасаа ингээ хямрах үед байдаг шүү дээ. Энэ үеүүдтэй тэгвэл бид нойрын чанараа сайжруулахын тулд яах ёстой юм болоо? Нойрыг бол нойр л оролдог. Одоо хоногтоо хэдүүлээ өнөө шөнө 8 цаг унтах хэрэгтэй байсан гэж бодъё. Ажлаасаа болоод 5 цаг унтсан, 3 цаг дутуу унтсан бол тэр дутуу унтсан 3 цагийг нойрны үр болоод бидэнд хураагддаг. Тэр 7 хоногийн хугацаанд 10 гаруй цагийн нойрны үртэй байгаа бол зав чөлөөтэй боломжтой болсон үедээ аль болохоор олон цагаар унтчихэж нойрны өрөө дараад тархины ядаргаанаас гардаг. Одоо 3 цаг дутуу унтцсан 3 цагийн нойрны үртэй байгаа хүн бол маргааш 8 цаг биш. Нэмэлтээр 3 цаг унтчихэж тархины ядаргаа бүрэн гардаг гэсэн. Тэр ерөөсөө унтах нь шүү дээ. Унтах хэрэгтэй. Ядраад байвал, стресстэй байвал, унтаж чадчихл байвал сэрүүлгээр сэрхгүйгээр өөрөөрөө сэрэн сэртлээ хангалттай олон цагаар унтах хэрэгтэй. Ингэж л одоо тархины ядаргаа тайлагддаг. Тархины ядаргаанд орлоо, мэдрэлийн ядаргаанд орлоо гэл хүмүүс их эмнэлэг твтдэг шүү дээ. Одоо бидний мэддэг шаардны эмнэлгийн мэдрэлийн ядаргааны тасаг их алдартай, үеийн үед л алдартай. Эсвэл ингээл ядаргааны хувийн эмнэлгүүд гэж хэвтдэг. Тэгээд тэр эмнэлгүүдийн гол зорилго бол эхний 3-4 өдөр бол маш олон цагаар сайн унтуулах дэл анхаардаг. Тэгэнгүүт зарим үйлчлүүлэгчдийн маань бас сонсов. Унтуулаа л гэдэм байлээ гэж ярьдаг. Тэг унтах ёстой юм байхгүй юу? Тэгээ хүмүүсийг харахад эхний 3 өдөр
өдөр шөнөгүй унтна. Тэгээд 4 дахь 5 дахь өдрөөс эхлүүлээд тархины одоо сэтгэн бодох үйл ажиллагаа маань сэрхждэг. 7 хоноо л гэжсэн хүмүүс чинь 4 дахь 5 дахь өдрөөс сэрхжил. Айгуу гоёрч хүчтэй болчлаа. Ажиллаа хийдэг юм л үү гэл ундаг байхгүй. Ерөөсөн зөвхөн хэрэгтэй. Тэгсэн чинь бид нэр ингээд ер нь бол одоо өдөр тутмын амьдралдаа тасгал хийх ч юм уу, эсвэл булчингаа суулгах ч юм уу, эсвэл бясалгалд явах, йогд явах ч юм уу. Эдгээр маань ингээд нойрон дэмтэй гэж ингээд үздэг шүү дээ. Тэгэхээр эдгээр нь яг хэр биднэрт нойрныхоо чанарыг сайжруулахад нөлөөлөд байдаг вэ? Нойрны чанар сайжруулахад бол үнэхээр үр дүнтэй аргууд. Тэр йогт явах үед яах вэ гэхээр удаан тайван хөдөлгөөн хийдэг шүү дээ. Тэгэхээр кортизол буюу стрессийн даврын түвшин буурдаг. Дээрээс нь габа гэдэг тайвшруулдаг бодисын ялгаралт тархинд идэвхждэг. За, идэвхтэй хөлсөө гаргасан дасгал хөдөлгөөн буюу фитнест явах, гүйх, хөлс гаргасан хөдөлгөөний дараа бол мөн адил кортизол буюу стрессийн даврын түвшин буурах юм байна. Бие махбод маань тайвширна. Дээрээс нь дофамин, эндорфин гэсэн өөртөө ихтэй сэтгэл дүүрэн мэдрэмж төрүүлдэг бодисын ялгаралт нэмэгддэг. Бясалгал мөн адил йогтой адилхан тайвшруулдаг бодисыг нэвтгчүүлээд стрессийн даврын түвшин бууруулдаг. Тэгэхээр ер нь бол нойрны чанарыг их хөвчлэн алдагдуулдаг зүйл бол тэр стрессийн давар. Эдгээр аргууд бол бясалгал, йог, дасгал маань тэр нойргуул үүсгээд байгаа стрессийн даврын түвшингөл буулгаад өгдөг гэсэн үг. Тэгэхээр эн чинь одоо нойрны чанарыг бие физиологийн түвшиндээ одоо сайжруулахад нөлөөлөд дээ шүү дээ. Сайн ингээ ярьсан шүү дээ. Мелатонин, кортизол хоёр давхцаад хүрээд ирүүлгээд тэгэхээр нөгөө амралтандаа ч гэсэндээ анхаарахтаа ингээл юу ч хийхгүйгээр зүгээр сайхан ингээд ажилласаа хөндөрөл юу ч хийхгүй байна биш ямар нэгэн байдлаар нөгөө тэнцвэрүүдийг оруулж ирж иж нойр бас чанартай байхнаа гэдэг юм яригдах гэдэг. Тэгэнгүүт одоо энэ дээр яг хүн болгоны л асуудал юм гэж биднээс асуух гэдэг юм л да нөгөө дэлгэцний хэрэглээ нойронд одоо нөлөөтэй байгаад шүү дээ. Тэгээд амьдрал цаанаасаа ингээд дэлгэцнээс холдохгүй байх нөхцлүүдийг үүсгээд байгаа. Тэгэхээр бид нэр юун дээр сахилах баттай байгаад яаж нөгөө дэлгэцний хэрэглээндээ одоо хяналтуудыг хийх вэ? Бас хүүхдүүдтэй ярьж гисэндээ нөгөө хяналт хийх боломж ямар боломжуудыг гаргаж болох вэ? Яалтчгүй ер нь хүүхд багчууд ч тэр настай хүмүүс ч тэр гар утсгүй хүмүүс ер нь ховор аллаа шүү дээ. Гар утсан хэрэглээ бол нэлийн өдрийн ихэнх цагийг эзэлдэг боллоо. Энэ гар утастай холбоотой компьютертэй зурагттай холбоогүйгээр амьдралаа төсөөлшгүй боллоо. Гэхдээ тэр нойрны чанар дээр сэтгэл зүйн байдал дээр тэр дэлгэцний хэрэглээ 21 цагаа буюу оройн 9 цагаас хойшгол хэрэглээ сөргөөр нөлөөлдөг. 21 цагаас өмнө компьютер дээр ажиллаа хийж болно, утсаараа оролдож болно. 21 цагаас хойш л утасны хэрэглээ, тэр тод дэлгэцний хэрэглээгээ хүүхэд том хөнгөө бууруулах шаардлагатай. Яагаад гэхээр тэр тод гэрэл нүдэнд ойрхон тусах юм бол бидний тархинаас ялгардаг нойрны давар буюу мелатонины ялгаралт буурдаг. Хүний нүдний алимны хамгийн одоо цаад хэсэгдээ торлог бүрхөвч бидний хардаг одоо хэсэг маань байдаг. Тэр торлог бүрхөвчин дээр хүн хоёр төрлийн хараа нэстэй. Тэр нэг эс нь бол сахунцар эс. Сахунцар эс нь юм гэрэлтэй үед итгэвчдэг. Гэрэлтэй үед сахунцар эс итгэвчээд сахунцар эс маань тархины дофамин гэдэг тэр сэргээдэг дааврын ялгарлтыг нэмэгдүүлдэг. Харин бүдэг гэрэлтэй хариу бүрийн орчин шүн оройн цагаар бол бидний нүдний лонхонцор эс итгэвчээд мелатонины ялгарлтыг өдөөж өгдөг гэнэ. Тэгэхээр нүдтэйгээ ойрох ингээд дэлгэц хараад ах юм бол бидний өдөр итгэвчдэг эс маань өдөр итгэвчдэг сэргээдэг даавар маань тархинд итгэвчээд унтах болоогүй юм байна. Нойрны дааврынхаа түвшин бууруулъя. Эсвэргээрээ сэргээдэг дааврынхаа түвшин нэмъя гэд яг өглөө өдөр шиг тархи маань идэвхтэй ажилдаг. Тэр гол нь мелатонин гэдэг дааврыг л сайн хангалттай хэмжээгээр ялгаруулж иж гүн чанартай нойроор энэ шөндөө унтах боломжтой байдаг. Тэрүүсээ бидний зорилго бол нөгөө гүн нойрыг л одоо удаан хугацаанд аавна. Тийм. Гүн нойрыг авахын тулд
мелатонин гэдэг даавар хангалттай ялгарх хэрэгтэй. Мелатонин гэдэг даавар маань бүдэг гэрэлтэй харуу бүрий орчинд илүү сайн тархинд ялгардаг. Тэгээ шөнийн 21 цагаас эхлүүлээд шөнийн тэг цагийн хооронд л мелатонин ялгарна. Тэгээд шөнийн тэг цаг гихтэл унтаж амжааг байх юм бол мелатонины хэмжээ 30-30 минутаар буураад тархинд нийлэгчлэлт нь багасдаг гэсэн. Тэгэхээр мелатонины дааврыг нөхцөлдүүлэх хүчин зүйлсүүдийг бид нэр ингээ нөгөө гэрлээ багасгаал яг нэг юм байгалийн жам усны нөхцлүүдээ бид нэр үүсгэж нөгөө мелатоныг нөхцөлдүүлж штэ тий. Тэгтэл ингээ нөгөө амьдралын зайлшгүй нөхцлүүдээс ингээ шүн суух ч юм уу хэрэгцээнүүд ингээ байдаг. Тэгтээ бид нэр ийм тогтвортой байдлаар хэдий ингээд шүн би 6 цаг унтсан ч гэсэндээ тогтвортой байдлаар нойроо ингээд чанартай болохын тулд завгүй үедээ ч гэсэндээ ер нь юу хийж болох уу? Юунд анхаарч болох вэ? Үнэхээр оройн цагаар ажиллаа хийх ёстой, шүн дунд болтол хийх ажилтай байгаа үед л зайлшгүй нойрны чанар, нойрны хугацаа бол хугацлагдаж таарна. Тэрийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд хангалттай сайн шөндөө унтаагүй байгаа үед маргааш ирч хүч энерги багтай ядарсан мэдрэмж төрөх нь бол зайлшгүй юм. Харин ажил төрлөө дуусгасны дараа завтай боломжтой болсныхаа дараа дутуу унтсан цагийнхаа нойрыг амралтын өдрөөр ч юм уу чухал ажлынхаа ард гарсныхаа дараа нөхөж авах нойроор л нөхөж авах шаардлагатай. Одоогоор ангаах ухаан их хөгжиж байгаа. Өдөр алган л баг шин төрлийн ийм бэлтгэлүүд гараад байгаа боловч нойрыг орлохоор тархийг сэргээдэг, тижээдэг, цэнгэлдэг тийм ийм бэлтгэл одоогоор гараагүй байгаа. Тэгэхээр нойр дутуу байгаа бол боломжтой үедээ нойроо нөхөж авах шаардлагатай. Зүгээр л унтах нь нэсттэй ерөөсөө хэрэгтэй. Цаанаасаа бидний тархи маань шөнийн тэг цагаас хойш мелатонин ялгаруулахгүй, үйлдвэрлэхгүй. Яаж ч хичээсэн шөнийн тэг цагаас хойш мелатонины ялгаралтыг нэмэгдүүлэх, ихсгэх боломж байхгүй байна. Магадгүй шөндөө сууж ажиллаа хийлээ. Тэгээ маргааш нь эрт ажилгүй байх юм бол сэрүүлгээр сэрхгүйгээр унтаад өөрөөрөө сэрэн сэртлээ өдөр болтол унтах юм бол харьцангуй тархины ядралт багтаа сэрэх боломжтой байдаг. Тэгэхээр ер нь бол унтах хэрэгтэй болох гэдэг бид нар тэгээд энэ заримдаа ашгүй нэр айгүй хялбархан арга байна унтчи гэж бодогдмоор хэдийш нөгөө талдаа бас юм хэцүү юм шиг мэдрэмжүүд төрж ийн л тэгэхээр бид нар юм өөрсдөө зориулт гаргаад яаж игээд унтах хэрэгтэй болох нэ. Тэгээд эн чинь яагаад нөгөө нойргуудад аавыг гэдэг шалтгаан заавал явсаар байгаа шүү дээ. Бид нэр үнэхээр ажилтай байсан уу эсвэл юм сэтгэл зүйн өөр бусад стресс шалтгаанууд байсан уу. Тэгэхээр механизм дотроо бол ингээ мелатонин, кортизол хоёр л ингээ яригдчих болох гээд байна. Тэгэхээр нөгөө талдаа бас юм авч болох аргууд нь кортизолоо нөгөө бууруулах аргууд байж болох уу гэж би танаас асуух гээд байна л да. Ямар нэгэн байдлаар нойрч өөрийн амьдралын чанарыг дэмждэг зүйл учраас гэдэг юм хамаарлууд гарч ирэх юм шиг санагдаад. Шууд нойр гудлаагийн дэмждэр ирээд эмчилгээ зөвлүүлэхээс өмнө нойр үе хямардаг хүмүүс маань нойрны дэглэм гэдэг зүйлийг баримтлаад үзэх юм бол нойрны чанар, нойрны хугацаа сайн болох, хэвэн болох бүрэн боломжтой байдаг. Энэ нойрны дэглэм гэдэг маань ингээр хэлэх юм бол сэргээдэг бодисуудын хэмжээг бууруулад хүнийг тайвшруулдаг, мелатонины ялгаралтыг дэмждэг зүйлүүдийг илүү хийхийг зөвлөдөг. За эдгээрээс дурдах юм бол өдрийн 14 цагаас хойш нойр хямрах гэдэг хүмүүс маань кафе агуулсан кофе, ногоон цай, өтгөн байх цай зэрэг юм сэргээх хүнсүүдийг хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Яагаад тэгэхээр хүний биед нэг кафе орох юм бол сэргээх үйлчилгээ нь доотлол 8 цаг болж иж биеэс гадагшилдаг. Тэгэхээр үдээс хойш 14 цагаас хойш яаж ч ядарсан кофе уумаар байсан, өтгөн цай уумаар байсан ч ер нь нойр гутахаас айжил байгаа бол тэр өтгөн цай кофег хязгаарлах хэрэгтэй байдаг. Дээрээс нь нойрны чанарыг сайжруулахын тулд оройны 19 цагаас хойш хүнд махан хоол идэхгүй байхыг зөвлөдөг.
Яагаад тэгэхээр бидний эзэн дээр хүнд махан хоол маань бидний хотоодонд орсныхан дараа 6-аас 8 цаг болж иж боловсрч нарийн гэц рүү дамждаг. Тэгэхээр тархи унтах гаддаг. Тэгтэл хотоодон дотор махан хоолтой. Хотоод ажиллаа дуусгаагүй байгаа тохиолдолд хотоод нас сэрэл дамжаад тархийг унтуулдаггүй гин л дээ. Чи амрах болоогүй шүү. Би энд ажилтаа байна гэд тархийг сэргээдэг, хар тарч зүтлүүлдэг. За дараа нь оройн 20 цагаас хойш уух шингэн зүйлээ 100 мл-ээс ихийг уухгүй байхыг хичээх хэрэгтэй. Бас л орондоо орсны дараа давсгандаа шээстэй байгаа тохиолдолд бөөрөнд бактеритэй шээсний ачаалал шүнжэнгөө үүсгээд бөөрнөөс мөн тархи руу би ажиллаад байна. Сэрээрээ гэсэн сэргээх тохио хөөгддөг. Тэгэхээр зүудлүүлдэг, шөндөө олон дахин сэрдэг ийм байдлыг тэр уух шингийн юмны хэмжээ хэтэрснээс болж үүсдэг. Тэгээд 21 цагаас эхлүүлээд тайвшруулдаг тэр мелатонин болон габа гэдэг бодисын ялгаралтыг нэмэгдүүлдэг зүйлүүдийг хийж хөвшүүл сайн байдаг. 21 цагаас эхлүүлээд мелатонин ялгарч эхэлнэ. Тэгэхээр гэрлээ бүдгрүүлэх хэрэгтэй. Унтах өрөөндөө нэг 15-20 минутын хугацаанд цэвэр сэрүүн агаар оруулахыг хичээн. Дэлгэцний хэрэглээгээ багасгана. 21 цагаас эхлүүлээд бүлээн шүршүрт ороод гараад ирэх юм бол хүний биеийн температур шүршүүрээс гарахаар буурдаг. Тэгэхээр тархинд ийм температур буурсан мэдрэмж өгөхөөр одоо унтжээ гэсэн тохио өгдөг юм байна л да. Ер нь хүн сэрүүн байдлаас унтаа байдал руу шилжихээр биеийн температур буурдаг. Биеийн температур буурахаар тархи маань унтжээ гэсэн дохио аваад улам мелатонины хайлгаралтыг нэмэгдүүлдэг. Тэгэхээр улам мелатонины хайлгаралтыг тэр шүршүүрний тусламжтайгаар хуурамч тархинд ийм одоо хуурах байдлаар нойрны даврын хялгалтыг нэмэгдүүлэх боломжтой байдаг. За стрессийн түвшин өндөртэй, түгшүүртэй, бодол ихтэй байгаа тохиолдолд түрүү хэлсэнчлэн тайвшруулдаг хөнгөн сонголтын дасгалуудыг хийж болно. Айхтар одоо боловсрал олгодог, юм сургадаг ном биш. Одоо тийм уран зохиолын хөнгөн мэдрэмж төрүүлэхээр ном унших, утасныхаа дэлгэцийг харахгүйгээр подкаст сонсох, түүх, болсон ядаа сонсох зэргээр аль болохоор бодолтой анхаарахгүйгээр өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Тэгээд нойрны дохио гэдэг зүйлийг ачаалах хэрэгтэй. Ихэвчлэн тэр нойрны дохио гэдэг зүйл маань шөнийн 22 цагаас 23 цагийн хооронд хүн болгонд мэдэгддэг. Нэг юм нойр хүрээл, эвшээлгээл, бие сулраад байгаа мэдрэмж төрдөг шүү дээ. Яг тийм нойрны дохио өгөгдөнгүүт тэрнтэй давхцуулаад орондоо ороод гэрлийн унтраагаад хөвтөх хэрэгтэй. За орондоо ороод хөвтөж байгаа үедээ нойрны талаар бодох юм бол эсрэгээр стрессийн давар ялгарна. За хурдан унтъя, унтах унтахгүй болоо, нойр хүрхгүй нэ гэдэг ч юм уу ийм бодлоод бодож болохгүй. Амьсгалын дасгалаа хийгээд хөвтөх хэрэгтэй. Ингээд 30 минутаас дээш хугацаагаар орондоо хөвтөөд унтахгүй байх юм бол санаа зовх юмгүйгээр босох хэрэгтэй. Удаан нойргуудаа л орондоо хөвтөөд байх тусам улам стрессийн давар үйлдвэрлэгдэнэ. Улам нойрондоо санаа зовно, нойрны талаар зөндөө олон бодлоод орж ирнэ. Улам л унтахгүй гэсэн. Тэгээд 30 минутын дотор унтаагүй бол босч ирлээ. Бүтэг гэрлээс аваад ном уншиж болно. Цонхоороо гадуур юу болж ийн ажиглаж болно. Тэгээд дэлгэх зарахгүйгээр мөн тайван мэдрэмж төрүүлэхээр янз бүрийн түүх, подкастуудыг сонсож болох юм. Ингээд дахиад нойрны дохио өгөх буюу нойр хүртэл хүлээн. Эргээд нойронд орно. Хүн болгон одоо нойр хямардаг, таагүй унтдаг үе хүн болгонд тохиолддог. Тэгэхээр нэг өдөр нэг 7 хоног нойр хямарсныгаа за би нойр гутчлаа. Асуудал үүсчлээ гэж улам бити өөрийгөө стресстүүлээрэ гэж хүмүүс захимаар санагддаг. Тэгэхээр нөгөө кортизол чинь л улам дээшлээ нэмэгдээл юм гэсэн үг тийм. Тэгэхээр бид нар ер нь ол нэг юм сахилга баттайгаар зайлшгүй л өөртөө оролдох хэрэгтэй болох гээд байна л та тийм. Шүн дунд сэрэнгүүтээ уцаа авах уу ингээд өөр юм үзэх үү гэдэг нэг юм сонголтын дундаа сахилга баттай хичээх хэрэгтэй юм шиг бас санагдаж байна өөртөө төлөө. Заримдаа ийм зүйл одоо ярьж исэн хүмүүстэй би нэлээд таарч исэн л та.
Унтрахаа өмнө нөгөө алкогол хэрглэхээр угаасаа ингэ нойр хүрдэг. Эсвэл заримдаа одоо угаасаа би нэг 7 хоногт 2 3 өдөр ингээл унтрахаа өмнө нэг пив ингээд уучаад унтдаг гэдэг тохиолдлуудыг их сонсч байсан. Тэгээд энэ яг алкогол үнэхээр нойр хүргээд байна уу? Яг цаана ямар механизм болоод байгаа. Над дээр ч гэсэн ер нь үзүүлэх гээд ирж байгаа хүмүүс эрэгтэй эмэгтэй төрөл бүрийн насны хүмүүс бол алкогольны тусламжтайгаар нэг хэсэг хугацаанд нойроо хүргээд унтаад байсан гэдэг зүйлийг нилээдгүй ярьдаг. Тэр алкогол яг ямар механизмаар хүнд үйлчилж байна гэхээр алкогол уухаар хүний тархинд габа гэдэг тайвшруулдаг бодис ялгардаг. Тэр габа гэдэг тайвшруулдаг бодис нь бодол багасгадаг. Түгшүүр дардаг, тайвшруулдаг. Нэг юм бодол багтай, бүх юм болоод байгаа ч юм шиг, санаа зовх зөөлгөөр ч юм шиг тийм тухтай мэдрэмж төрлөө. Тэгэнгүүт цэсэнд байсан стрессийн дагаврын түвшин буурлаа. Тэгээд унтчихж байгаа. Түүнээс яг нойр хүрэгдэг юм шууд нөлөө байхгүй. Нойр гүйдлийг үүсгэж байгаа кортизол болгодог юм байна. Түгшүүр дарж тайвшруулж өгдөг үйлчилгээтэй юм байна. Гэхдээ яг тухайн үедээ ингэж габа итгэжүүлж стресс бууруулж унтуулад байгаа юм шиг боловч маргааш нь алкогольны үйлчилгээ гарахаараа харин ч эсэргээрээ тэр габа гэдэг тайвшруулах бодисын төвшинг буулгаж задалж үйлчилгээ гардаг. Тэгээ бас нэлээд хүмүүс ярьдаг шүү дээ. Алкогол хэрэглэсний маргааш түгшээд байна. Алкогольны маргааш сэтгэлээр ундаг, гутарч хөвтдөг гэж ярьдаг шүү дээ. Тэр механизм бол алкогол хэрэглэлээ ийм байсан габаг бүсдлээд юм өндөр хэмжээтэй болголоо. Өө их тухтай сайхан мэдрэмж авлаа. Тэгээ маргааш үйлчилгээ нь гарахдаа хэрэглэхээс өмнөх габанаасаа төвшин буурч гардаг. Тэгэхээр улам илүү сэтгэлийн хямрал, улам илүү нойр гутлынхаа төвшинг нэмдэг. Тэгээ миний хамгийн өөр нь бол асуудалтай гэж боддог зүйл бол энэ алкоголоор унтдаг. Алкоголоор сэтгэл зүйн байдлаа төр хугацаанд тайвшруулдаг энэ дадал байдаг. Сэтгэл гутрал, түгшилт, нойр гутал, мэдрэлийн ядаргааг бол сэтгцэн эмчнэр бол эмчилэх гэж үнэхээр одоо ухаан сэтгэлээ их айхтар чилээхгүй. Одоо бидний хувьд л энэ нойр сэтгэл санааны төр зүрийн хямрал бол амархан эмчлэгдэх асуудал. Гэтэл алкогольтой хавсарсан нойр гутал ер нь яваанд алкоголоор эхлээд унтна. Тэгээ унтжсанаас үлдээ алкогольны хэмжээ нэмэгдэнэ. Давтамж нэмэгдэнэ. Тэгээд нойр гутал дээрээ нэмэх нь донт хэмжээг нэмэгддэг. Тэгээд донтолтыг нь эмчлэх гэхээр хажууд нь нойр гуталтай, гутралтай, түгшилттэй. Тэгээ гутрал түгшилтийн эсрэг юм өгөхөөр алкогол хэрэглээд байгаа хүнд эмний үйлчлэгээс сулрна. Тэгээ гутралаасаа ч гарахгүй, донтолтоосоо ч гарахад юм төвхтэй юм байр байдал үүсдэг. Тэгэхээр аль болохоор алкоголоор л унтах гэж байгаа бол тэрний оронд олон улсын стандартад орсон гаш нөлөө багтай дасал донтолт үүсгдэггүй эмээ угаад унтах нь хүн илүү аюулгүй шүү дээ. Одоо амьдралын нэг хэсэг шүү дээ ч юм алкоголыг бодоод нэг юм бодохгүй за ингээл уугаал унтчихъя гэтэл энэ нь ингээд удаан хугацаанд айгуу сөрөг үр дагавартай болж таарч байна тийм. Тэгэхээр ер нь ингээл хүм болгон мэдээж хэрэг нэг аятайхан нойр авчи нойроо чанартай болгоё л гэж мэдээж хэрэг бодож байгаа. Тэгэхээр сонсогчд маань өнөөдрөөс эхлээд нойроо сайжруулахын тулд ингээд 3 зүйлийг өөрчлөх хэрэгтэй ч юм уу болвол тэр нь юу байх вэ гэж та бодож байна. Нойрныхын чанарыг сайжруулах гэх юм бол нэгдүгээрт миний нойр хэрвээ гэдгээ яг анзаараад үзээрэй. Нойр хэвингээ бодож идэл асуудалтай байж идэгий. Миний нойр асуудалтай штэ гэд байж идэл нойргол гэсэн онш тавигдахааргүй. Энгийн үе хямардаг. Багахан хямрал явж идэг. Тэгэхээр эхлээд өөрийнхөө нойрыг бүтэн сар хямарсан уу? Эсвэл 1-2 өдөр хямраад бусад үедээ хэвэн унтдаггүй гэдгээ нойроо ажиглаад үзээрэй. Тэгэхээр ажиглаад үзэхийн тулд өглөө яаж сэрдэг вэ? Гой ямарсан сэргэлэн цаваас сэрж гэнэ үү? Хангалттай цаг унтсан мөрчлөө ядруу босмооргүй сэрж гэнэ үү? Гэдгээ ажиглаад үзэх хэрэгтэй. Ингээд үнэхээр нойр асуудалтай байна гэж үзэх юм бол хизээнээс асуудалтай болчихоо. Хэр удаж байгаа юм бэ гэдгээ бас өнгөрсөн цаг руу ухраад бодоод үзэх хэрэгтэй. Тэгээд нойргууд л юунаас үсв?
дөрөв ярьсанчлан ажлын ачаалал ихтэй ажлаа шүн сууж ийсээр байгаад нойрны дэглэм алдаад нойр гүцсэн юм уу? Тэгэх юм бол дөрөв бас ярьсан нойрны дэглэмийг нэг 14 хоногийн хугацаанд сайн сахилга баттай баримтлаад үцхэд нойрны чанар хэмжээ бол үнэхээр сайжирчдөг. Эргээ бодоод үзсэн чинь сэтгэл зүйн байдлаас болоод нойр хямарсан байх юм бол тэр сэтгэл зүйн таагүй байдал одоо засарсан юм уу? Засраагүй юм уу? Тэр түгшүүр сэтгэлийн хямралыг засахын тулд би юу хийж болох вэ гэд сэтгэл санаагаа нэг анхаарал үзэх хэрэгтэй. Тэгэхээр яг ямар түвшинд байгаа гэдгийг эхлээд нэгдүгürt мэдэх хэрэгтэй. Нойр болон сэтгэл зүйн байдлынхаа түвшинг өөрөнийг анзаараад үзээрэй. Тэгээ хоёрдугаарт нойрны дэглэм 14 хоногийн хугацаанд баримтлаж үзэх шаардлагатай. Нойрны дэглэм баримтлаад ч таны нойр хүрэхгүй, нойрны дэглэм баримтлаж 14 хоног хичээсэн ч нойр сайжрахгүй байх юм бол санаа зовх зөвлгөөгөр аль болохоор урт хугацаанд сэтгцэн эмчид үзүүлээд өөртөө тохирох оншоо зөвлгөөгөө эмчилгээгээ бичүүлээд авах юм бол бидний боддгоос ч илүү урт хугацаанд нойр засраад хэвийн болдог. Ялангуяа нас залуу байх тусам нойр хэвийн байдалд орох магадлал илүү сайн байдаг. Тэгэхээр бид нэр дүргэлж боломжууд болоод ингэ байгаад байна шүү дээ. Тэгэхээр нойр ч н одоо ингэ зөвхөн нэг юм өдөр тутмын нэг чанартай үйл ажиллагаанд оролцох гэдгээс гадна өргөн хүрээндээ бидний ингээд амьдралтаа оруулж байгаа бас аймаггүй том хөрөнгө оруулалт мөн байгаа байхгүй юу тий. Тэгэхээр энийг бид нар яаж харж ийнү үгүй юу гэдгээс бас хүмүүсийн нойронд хандах хандлага ингээ өөрчлөгдөх юм шиг санагддаг л та. Тэгэхээр одоо ингээ та нойр гүйдэлтэй ажиллаж байгаа сэтгцэн сэтгэл зүйч хүнийхээ хувьд ингээ манай үзэг сонсогчдод ямар зөвлөмжийг бас ингээд хэлмээр байна. Бас энийг битгий мартаарай гэж бас юуг сануулмаар байна. Ер нь нойрыг маш энгийнээр ойлгох гэх юм бол уцтайгаа ер нь дүйж болох юм. Ямар ч үнэтэй сүүлийн үеийн утас барьсан байсан. Тэр утасны цэнэглэгч гэдэг зүйл байхгүй бол тэр утас ямар ч хэрэггүй шүү дээ. Тэрнтэй адилхан бидний цэнэглэгч бол нойр юм аа. Нойр гэдэг бол нэг тоохгүй өнгөрөөж болохоор, алгасаж болохоор зүйл октоосон биш. Хэдий сайхан ухаантай, IQ өндөртэй, эрүүл чирэг залуу байсан ч тархийг цэнэглэдэг, биеийг цэнэглэдэг тэр нойр гэдэг зүйлийг алдагдуулах юм бол өссөн үсээгүй мэдрэлийн ядаргаа, сэтгэл санааны хямрал, архаг нойргуудл гэдэг зүйлтэй нүүр тулах магадлал маш өндөр байдаг шүү дээ. Ер нь нэг хэсэг их унддаг хүмүүс ер нь залхуу талтаа. Тэгээд аль болохоор үүрээр сэрээрээ богино цаг унддаг, би 3 цаг унддаг, 4 цаг унддаг гэдгээрээ бас одоо бахархдаг хүмүүс нилээдгүй байсан шүү дээ. Тэр хүмүүсийг эргүүлээд харахаар 70 гаруй наснда, 80 гаруй наснда бидний айгаад идэг Альцгеймер буюу тархины одоо тэр ухаан сулрах эмгэгээр өвдсөн тохиолдол нилээдгүй байдаг. Тэгэхээр хөгшрөлт удаан явуулъя. Эрүүл залуу сэргэлэн ухаантай байдлаа олон жилээр хадгалъя. Амжилттай бүтээмжтэй бай гэх юм бол шөнийн нойрондоо анхаараарай. Нойр бол зүгээр л нэг унтжээдэг, сэржил байдаг зүйл биш. Цэнэглэгч байх нь байна шүү. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бүгдээрээ цэнгээ сайн хангалттай хэмжээнд тавцгаая гэж бас нэмж хэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр бидний урилгыг хүлээн авч ирээд чанартай нойрны талаар маш үнэтэй хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэсэн мандах сэтгцэн эмчтэй маш их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн бэлтгэсэн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.